Тэгэхээр асуулт байгаа юм. Энэ ер нь төр хороо байгуулах асуудал уул уурхайтай холбоотой чиглэлээр нэлээ явагдаад байгаа. Энэ гэрээ бол одоо харьбины гэж тодтолтой явсан гэрээ бол арай өвөрмц юм аа. Энэ ч бол 3-ыг цогцоорно гэдэг ерөнхий зарчимтай 3 асуудлыг нэг гэрээгээр зохицуулах чигтээ ийм гэрээ байгуулагдсан. Гэхдээ зэрэг одоо бол энэ дээр төмөр зам одоо хил холболтын төмөр замын асуудал байгаа. Тийм ээ. Тэр хил энэ гэрээний одоо аль нэг талдаар нь одоо уурхай амнаас нүүрс экспортлох асуудлаар холбогдуулаад төр хороо байгуулах гэж байгаа мэн гэж ойлгосон. Энэнийг бид нар хилцээд явхад энэ маань хил холболтын төмөр зам дээр нь яаж тэрний явцад яаж нөлөөлөх юм бол энэ дээр одоо үжид судалсан ийм зүйл юу байна вэ гэж ингэж асуумаар байна. За яг уу ер нь энэнийг тойроод зөндөл юм яригдж байгаа. Ялангуяа одоо тэр 20 жилийн 20 хүртэл сая жилд 20 хүртэл сая тонн үрсийг 16 жилийн хугацаатай экспортлно гээд үнийг за ер нь нэг 50 орчим доллараар тонны тогтооцсон байж байгаа юм. Тэгээ энэ бол бас нэлээд маргаан дагуулсан үн баг байна гэж их яригддаг. Энэ асуудлаар ярьж болох боловч нөгөө үлдсэн 2 асуудалтай эргээд ямар нөлөө үзүүлдэг бол гэсэн энэ асуултыг санаачлагч нараас асуумаар байна. За Жодгийн Баярмаа гишүүн хариулна. За маш тодорхой асуулт асуусанд баярлалаа. За нэгдүгээрт зөв. Ер нь бол яг юу руу илүү төлхөө чиглэх вэ гэвэл үн рүү илүү төлхөө чиглэнэ. Яг тэгвэл ер нь анханасаа шүүл үлээгдэхдээ энэ үнийг маш багаар тогтоосон байна гэдэг л ийм л юм яригдчихэж байгаа. 50-60 долларын хооронд гээд. Тэгээд явцын донд юу үүссэн бэ гэвэл энэ одоо олон удаагийн гэрээ хэлцээний явцад биржийн үнээр худалдан борлуулах талыг буюу энэ саналыг маань айлын тал хүлээн зөвшөөрлөө гэсэн одоо илтгэх хуудас юм уу? Тухайн үеийн Эрдэнэс 5-7 Бэт Ганбатаас засгийн газрын хэрэг эхлэх газар руу явсан байдгийг. Өөрөөр хэлбэл биржийн үнээр тухайн үед мэдээж биржийн үн хэд байх нь тусдаа асуудал. Тэгэхээр тухайн тэр үнд нь тохируулж 5% хөнгөлөлтөөр худалдаж болох ийм боломж байсаар атал яагаад ийм тогтмол буюу 50-60 долларын хооронд тогтоочих вэ гэдэг асуудлыг л хянаж шалгах гээд байгаа. За тэгвэл энэний одоо хэн шалгалтын үр дүн бол хил холболттой бол ямар ч хамаагүй. Төмөр замын хил холболт бол түүгээрээ тусдаа дахиад гэрээгээр явж байгаа гэж ойлгож байгаа. 3-ыг цогцоор гэдэг чинь нэг нь төмөр замын хил холболтын гэрээ, нэг нь нүүрс худалдан авах гэрээ, нөгөөх нь нөгөө хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг. Ийм 3 тусдаа гэрээнүүд байгаа. Тэгэхдээ нүүрстэй хамааруулж энэ одоо хил холболт руу нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл миний ойлгож байгаагаар хил холболтын ажлыг мөн Бүгд найрамдах Хятад ард улсын компаниар хийлгэхээр тохирсон. Гэхдээ Монгол улсын засгийн газар буюу өөрөөр хэлбэл Эрдэнэс 5-7 маань өөрөө мөнгөө төлөөд хийлгэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн баартер юм уу тийм зүйл байхгүй учраас энэ бол хоорондоо ямар нэгэн бие биентэйгээ уялдаж одоо зогсох эсвэл явах тийм боломж нөхцөл бол харагдахгүй байгаа. Тусдаа учраас гэрээ 3 тусдаа. Магадгүй баартраар те нүүрсээр энэ одоо ажлыг хөлсийг нь төлнө гэсэн байсансан бол магадгүй бас хямдаар тогтоох шаардлагатай гэж үзэж болох юм тий. Гэтэл мөнгөний төлөөд хил холболтоо хийлгэж байгаа юу? Хийлгэж байгаа. Тэгэхээр бол эрен дээр бол асуудал алга. Нөгөө талдаа нөгөө нүүрсний маань үн яагаад ийм хямдаар тогтогдчихвоо гэдэг л асуудлыг хинэн шалгаж байгаа. Тэгээд ашрамт хэлэхэд бол яг энэ уул уурхайтай холбоотой хэн шалгалтууд бол хийгдэж гин гэдэг яриа сүүлийн үед гарлаа. Та бас энийг хүндэг шиг боллоо. Одоо хийхээс өөр замгүй л болчиход байна л да, харамсалтай. Одоо нэг дуртайдаа хянан шалгах хороо байгуулалт хийгээд байгаа гэж би бол бодохгүй байна. Нин ялангуяа нүүрс бол өмнөх энэ оптик гэрээнүүд бол дандаа асуудал дагуулж ирсэн. Дандаа хулгаал байсан. Үнэн бүр эхнээсээ хүмүүс яасан? Ял авсан шүү дээ.
бид нар одоо үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. За тэгээд 44 их найдын нүүрсний хулгай гэдэг яриа гарсан уу? Гарсан. Тэгээ нүүрс чи өөрөө маш их асуудал дагуулад хулгай дагуулад байдаг учраас аль болох ил тод байх ёстой. Хэрвээ ил тод бус байвал одоо хянаж шалгахаас өөр зам байхгүй. Яг тэгвэл улсын хурлын хоёр үндсэн чиг үүргийн нэг бол хууль баталгаас гадна баталсан хууль тогтоомж, баталсан тогтоолуудын шийдвэр буюу тэр бүх тогтоомжуудын хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг хянаж шалгах үүрэгтэй. Энэ хянаж шалгах үүргийн нэг механизм бол энэ төр хороо байгуулах. Улсын хурлын хянаж шалгалтын тухай хуулиараа. Тэр ил тод байхгүй байгаа учраас хянаж шалгахаас өөр зам алгал гэж үзчих. За баярлалаа. За энэ асуудал дээр за гишүүд нэлээд тооцоо судалгаатай ярих хэрэгтэй. Мэдээж 2014 онд Монгол